Чөлөөт зах зээлийн экосфер. Эрх чөлөөг эрхэмлэв. Өнөөдрийн одоо хилцүүлэг ихний чөлөө зах зээлийн орчин, бизнесийн орчинтой холбоотой содруулгын хилцүүлгийг эхлүүлээд товчхон танилцуулахыг ярих гол сэдв бол Монголд энэ чөлөө зах зээл байгаа мó гэдэг асуултанд хариулт хайж бизнесийн орчны өнөөгийн нөхцөлийг яг нэг чөлөөт эдийн засгийн байр сууриас харуул ямар байгаа вэ гэдэг дээр зарим тоо баримт судалгаануудыг хуваалцсан. Тэгэхээр тэрнээс өмнө нэг зүйл дээр бас жоо бяцхан оршил хийх хэрэгтэй болж байна. Ер нь чөлөө зах зээл гэж юу вэ хэлээд байгаа юм бэ гэдэг дээр ойлголтоо нэгтгэхгүй энэ юм хэрэгтэй мөрөггүй мөн гэдэг дээрээс эхлээд тэгээ цаашаа явъя гэж бодож байна. Тэгэхээр таах мэдж байгаа Монголд чөлөө зах зээл гэж байхгүй гэдэг хэдэн жилийн өмнө ховын ерөнхий сайд мэдгдсэн. Монголын үндэсний худалдаа аж ахуйн тархины дарга бол түүнийг нь онлын түвшинд батлах гэдэг нэг бичлэг хийгээ явуулж байсан. Тэгэхээр тэгвэл энэ хүмүүсийн ойлголтоор чөлөө зах зээл юу юм, бидний ойлголтоор юу байх хэрэгтэй юм гэдэг ойлголт зөрчил болов. Тэгээд шүүмжлэл байгаа биш. Ойлголтоо нэгдэх хэрэгтэй ойлгохоор. Тэгэхээр чөлөө зах зээл гэдэг нь зарим хүмүүсийн мушгин гуйж тайлбарлаад байгаачлан ямар ч төр байхгүй, ямар ч хууль журам байхгүй, жонглын хууль үйлчилдэг тийм зах зээл ерөөсөө хийгдэг. Чөлөө зах зээлийг бүрдүүлж байгаа үндсэн нэг дөрвөн суур зарчим байна. Нэгдүгээр төр байхгүй биш бай. Гэхдээ хамгийн бага хязгаарлагдмал оролцоотой бай. Хамгийн бага хязгаарлагдмал оролцоо гэдэг нь юу юм бэ гэхээр нэгдүгээр яг шууд эдийн засгийн утгаараа төр оролцоод өөрөө аж ахуй хэрэгжих болоод өөрөөр хэлбэл энд нэг хөлбөмбөгийн тэмцээн болж байгаа бол төр өөрөө хөлбөмбөгд оруулахгүй зөвхөн шүүгчээ хийгээд тэр хязгаарлагдмал оролцоноос. Хоёрдугаар тэр оролцоогоо аль болох бага түвшинд туршгаа зөвшөөрөл бүртгэл гэдэг ч юм уу нэг элдв хүн зурдлыг аль болох бага байлгах. Энэ асуудал аж ахуйн нэгд бизнесүүд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах тэр боломжийг хангаад төр эсэргээрээ тэдний хувийн өвчийг одоо хуулийн засаглалаа бичүүлэх, шүүхийн үйл ажиллагаа шударга явуулах, гэрээний үүргийг хэрэгжлийг хангах гэдэг ч юм уу. Энэ тодорхой өөрийнхөө ажил үүргийг л хийгээд илүү юм хийдэггүй байх тухай ярьж байгаа. За энэ үндсийг хараад үзвэл манайд өнөөдөр чөлөө зах зээл байгаа юм гэхээр маш хэцүү Монгол улсад бол хамгийн том эдийн засгийн тоглогч нь төр өөрөө болсон байж байгаа. Хоёр дахь чөлөө зах зээлийн суурь зарчим бол хувийн өмч болон өмчийн эрхийн баталгааны асуудал байна. За бид нар үндсэн хуулиндаа өмчийн эрхийг бүх төрлийн хүлээн зөвшөөрөлтөнд тэр тусмаа нийтийн болон хувийн өмчийн эрхийг бол төр хамгаална гэдэг үндсэн хуулиндаа заасан. Өнөөдөр бол өмчийн эрхийг хамгийн том зөрчигч нь төр өөрөө болсон гэж байна. Төр бизнесийг булааж авч байгаа, хүний өмчөд хадж байгаа. Хэдхэн хоногийн өмнө газар мөрөгдөд болсон үйл явдал бас энэний нэг ноцгоо. Урд суурь зарчим чөлөө солилцооны асуудал. Зах зээл дээр арилжаа 8 зөвхөн эрүүл нийлүүлэлтийн хуулиар сайн дурын үндсэн дээр явах ёстой. Тийм учраас үн яг тэр зах зээлийнхаа зарчмаар тогтох ёстой. Өнөөдөр Монголд бүх юмны үннийг төр зохицуулдаг гэсэн. Өнөөдөр бүрэл будаа юу гэдэг бүгд нэг төр зохицуулж байгаа. Дээрээс нь арилжаа 8 эхэлж байгаа хүмүүсээ жишээлбэл ченжүүд гэдэг нэг юм хэсэг нэрийн хүмүүсийг бол ингээд илт ялгуулсан гадуурхаад ингээд алдаас юмнууд гэж хотын дараа яриа явж байна. За энэ талаас хараад үзэх юм бол Монгол өнөөдөр чөлөө зах зээл бас байна уу гэдгийг хэлзээтэй байна. Дөрөв дэх асуудал нь өрсөлдөөн. Дөрөв дэх зарчим шударга нээлттэй өрсөлдөө явуулах хэрэгтэй. Өнөөдөр Монголд жирийн бизнес эрхэлж байгаа хүн төртөөгөө өрсөлдөх хэрэгтэй болно. Төртөө хавсарсан том бизнесүүд группүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болно. Санхүүжилт өгж байгаа банктай өрсөлдөх хэрэгтэй болно. За тийм учраас бид нар өнөөдөр чөлөө зах зээл ямар нэг байдлаар их бага хэмжээгээр дараагийн асуудал ялч болохгүй гажуудсан байна. Энийг засчиж бид нар цаашаа зөв зам авах хэрэгтэй байна гэдэг утгаар өнөөдрийн бүлэг зохион байгуулж байгаа. Ер нь чөлөө зах зээл яагаад хэрэгтэй вэ? Энэ хэрэггүй төр байж бүхнийг хөгжүүлнэ гэдгсэн бол бид нар сүүлийн 10 жилийн хугацаанд динамик трендийг нь харах юм бол урагшилснаас авсан зүйл нь их байна. Эсвэргээр чөлөө зах зээл бид нарыг өнөөдрийн байгаа амжилтанд чөлөө зах зээлийн зохицуултууд зарчмууд бидний өнөөдрийн амжилтанд хүргэсэн. Энэ бол зөвхөн Монголын өнөөдрийн түүхээс харагдахгүй дэлхийд дахны одоо нотлогдсон зам гэх юм уу та. Энд дээр нэг хэдхэн 5-6 одоо аргумент хэлсэн байна. Чөлөө зах зээл бол эдийн засгийн өсөлтөд шууд хамааралтай. Одоо эдийн засгийн чөлөө байдлыг хэмждэг хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй бол Франклин институтээс гаргадаг Economic Freedom Index юм тийм. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр халттай, гас нээлттэй, эрх чөлөөтэй болтол ингээд 4-5 ангилал гаргаад улс орнуудыг ангилахад жишээлбэл чөлөөт гэдэг ангилалд орж байгаа улсуудын дотоодын нэг хүнд ногдох дотоодын нэгдэгдэхүүн дунджаар $110,000 бол эрх чөлөөгүй эдийн засгуудын дээр бол дунджаар
$10,000. Энэ график. Хоёрдугаар инновац хөгжил дэвшлиг бол чөлөө зах зээл хамгийн илүү урагшлуулдаг. Яг л нөөцийг илүү оновчтой хуваарлдаг. Дээрээс нь зах зээл дээр бизнесүүд зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээ түүнийхээ давуу тал ноу хаваагаар өсөлтөж учраас дандаа урагшилж байдаг. Төрийн зохицуулалтаа болон социалист эдийн засаг бол бүгээрээ хоцорсон гэдэг нэг тодорхой олцсон зүйл. Гуравдугаарт хэрэглэгч эндээс байнга авчдаг. Бид нар хэлж байгаа социализмын үеийн дарга анги баячууд нь социализмын ядарчудаас ядруу хэрэглээтэй гэдэг. Дээрээс нь энэ чөлөө зах зээл дээр заримдаа үнийн үн өндөр татдаг. Тий. Одоо ингээд Монголд ингээд байн болдог өндөрний үнийг хэрүүл, сүүний үнийг хэрүүл. Тэгэхдээ чөлөө зах зээл дээр үнэтэй боловч байж идэг. Энийг төр орж ирээд зохицуулаад ирэхээр өндөр тасарчдаг, сүүл тасарчдаг тийм. Гуравдугаарт авилгатаа болж байна. Төр хэрэг оролцсон тэр хэрэг авилга байна. Энэ бол одоо үгүй баг акцион болсон зүйл. Дараагийн 5-дугаарт нь ядуурлын асуудал. 1990 онд эдийн засгийн шилжилтүүд хийгдээд социалист систем задраад маш олон улс орн чөлөө зах зээлийн эдийн засгийн зам бүрийг сонгож эхэлсэн. Монгол улс бас тэрний нэг юм тийм үү. Түүнээс хойш энэ 34 жилийн хугацаанд дэлхийд даяараа 1 тэрбум хүнийг ядуурлаас гаргасан. Энэ бол энэ чөлөө зах зээлийн олт. За яг энэ талаас илүү хятадын амжилт. Гэхдээ хятадд улс төрийн одоо тэр коммунист гэж байгаа бол тогтолцоо яваад байгаа боловч эдийн засгийн чөлөөт либерал бодлогыг хэрэгжүүлсний үндүүд энэ амжилтанд хүрсэн. Тэгэхээр бид нар одоо чөлөө зах зээл гэж байгаа байхгүй энэ юм хэрэгтэй хэрэггүй гэдэг маргаанаа орхиод хэдүүлээ яав илүү чөлөөтэй болох вэ гэдэг үгээ одоо явах хэрэгтэй болчихлоо. За энэ дээр яг төрийн оролцоон дээр нэг 2 юм 3 юм онцлог хэлэхэд түрүүний хэлсэнчлэн огт төр байхгүй эдийн засгийн тухай бид нар яриад байгаа шүү. Төр мэдээж байна. Яг бол энэ юу гэдэг дэлхийн ертөнцид төрч ёс гэдэг юм нэг манай 5000 орчим жилийн өмнөөс үүссэн бол түүнээс хойш ерөөсөө анхны үүссэн зорилго нь энэ хуулийг хэрэгжүүлж шударга ёсыг хангахын нэг өмнө нь бол ингээд бартардаад хүчтэй хүчгийнхаа агсан махыг улагаачдаг, мөнгө махыг улагаачдаг байсан бол тэрнийг ойлгохоос төр үүссэн л дээ. Тэгээд ингээд өнөөдөр нэг өнөөгийн нийгэмд бол төргүүгээр байж болохгүй учраас тэр төр яаж шударга шүгчийнхаа ажлыг хийх ёстой гэвэл энэ 3 юмыг маань анхаарах ёстой. Монгол дандаа тэр хоёртой байгаа ч хэлдэг. Нэгдүгээр нь төр бол ингээд зааварлаж хин нэгнийг ийм юм чи хийж болно болохгүй гэж хэлэх биш. Харин хийхдээ юу анхаарах вэ гэдэг зохицуултыг хийх ёстой. Зааварлах зохицуулт хоёрыг ялгаа. Тэд нар жишээлбэл саяхан Монгол баскет болдог нэг яриа байдаг шүү дээ. Энэ UB кабинетийн такси макси ураараа такси үйлчлэгээ хийж байгаа үйл ажиллагааг нь зогссон байлуулна. Нэг лицензтэй тусгай зөвшөөрөлтөй таксины компани эрхэлдэг болно гэж хотын захиргаанаас баскет тийм оруулдаг. Одоо бас дахиад оруулж байна. Гэтэл энэ бол энэ Uber Enter, Lyft Enter гэдэг компаниуд бий болох үед Европ, Америк ч гэсэн анх байсан. Гэхдээ тэр зөв тал руугаа яаж явсан бэ гэхээр энэ дээр яаж зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах вэ? Яаж бүртгэлтэй байх вэ гэдэг тэр тал руугаа зохицуулт нь явсан болохоос биш. Заавал зөвшөөрлөөд, заавал дарга татвараа төлж бизнес хийх, заавал хувийнхаа машинаар халтур хийж болохгүй. Дарга зөвшөөрөхгүй бол машинаараа халтур хийж болохгүй гэдэг юм хизээж байж болохгүй. За энэ дэр нэг зааг ялгаа алдагдаад байна. Гуравдугаар нь бизнесийн төрийн дараагийн үүрэг бол хооронд нь холбож хөнгөвчлөх буюу нөгөө фасилитет хийх үүрэг болохоос биш. Ундуур нь орж өндрүүлэх тухай юм биш. Монгол одоо хөдөлмөрийн харилцааны хууль, хөдөлмөрийн хууль батлагдаад өнгөрсөн жил хэрэгжээд ирсэн чинь бөөн сурвалж байсан тийм. Хөдөлмөрчийн ангийн хамгаалал, ажилчтай хамгаалж ингээд компаниуд дээр нь бөөн илүү ажил дарамт ачаалтаа зардлыг нэмсэн. Одоо жишээ нь уулуурхайн компаниудын ростер нь 14 болгочихлоо. Тэгээд хин ойцсон. Хин ч ажиллахгүй. Ажилчдын цалин багассан. Компанийн зарж өссөн. Тэгэхээр энэ бол хоорондоо тэр ажилтны ажил болгогч хоёр зохицоод байж болж исэн юм руу төр орж ирснээрээ асуудлыг хөндөрүүлсэн байна. Энэ бол оновчгүй зохицуулалтын дараагийн зарчим алдагчаа гэж. За гурав дахь нэг юм энэ төр бол тэр орчныг enable хийх хэрэгтэй болохоос ш өөрөө төрийг барьж байгуулах ёсгүй. Монгол үйл ажиллагаа явуулахад би компани нэг бизнес хийхэд маш хурдан тог авч чаддаг. Тогны хангамж, эрчим хүчний хангамж байдаг байх нь төрийн одоо хариуцлага болохоос ш төрийг захиалгын станц бариад тэрийг өөрөө дамжуулаад түгээгээд надад зараад ирэх гэж үсгэж хэлэхгүй байна. Тэгээ өнөөдөр болохоор Монгол улсад төр тэрийг бүгдийг нь өөрөө хийгээд байгаа учраас Монгол улс эрчим хүчний хязгаарлалттай. Нөгөө doing business гэдэг индексээр Монголд эрчим хүчний оролцоо хамгийн муу нэгтэй. За ингээд
үзэх юм бол саяны үндэсгүүдээр Монгол бизнесийн орчин ямар байгаа вэ? Чөлөө зах зээлийн үүднээс аваад үзүүл гэдгийг зохицуултын орчин, санхүүжилт, дэд бүтц өрсөлдөө, улс төрийн засаг гэсэн нэг юм 5 бүлгээр авч үзэх гэдэг. Мэдээж энэ бол цогц судалгаа шинэ өгсөн өөр асуудал байж болно нийгмийн соёлын гэдэг ч юм уу. Гэхдээ би энэ дээр нэг хэдэн жил цаавалцсан. Түүнээс өмнө ихэнд энэ графикт тавхан харлаа хандуулах юм бол цэнхэр нь Монгол улсад бүртгэгдсэн аж ахуйн хэмжээний тоо, шарам үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн хэмжээний тоо. 2016 оны 1-р улиралд бүртгэгдсэн компаниудын 54.5% нь үйл ажиллагаа явуулаад бус нь одоо төр зогссон одоо топорсон ч юм уу байдалтай байсан бол өнөөдөр 41% таа. Ерөнхийдөө уруудах трендтэй. Компаниуд байгуулагдаад байгаа боловч үйл ажиллагаа явуулж чадахгүй эсвэл амжилттай банкураад байгаа. Тэгэхээр энэ бол юунаас болоод байгаа юм бэ гэдэг дээр энэ 5 багц одоо хүрээнд бас нэг авах үзлээ гэсэн. Төрийн зохицуулалт гэдэг дээр бүртгэл зөвшөөрөл өвч болон хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт, төрийн хяналт шалгалт гэдэг юм байна. Би их олон юм хэлээ цөөхөн жишээ гэрээ. Энэ дэлхийн банкны дүн санал асуулганд оролцсон компаниудад хариулахдаа ямар нэг тусгай зөвшөөрлөөр нь ихэнхдээ авахд дунджаар 42% зарцуулдаг. Барилгын зөвшөөрөл бол бараг 60% зарцуулдаг. Энийг бусад харьцуултай харьцуулж чинь бидний бараг социалист гэж боддог Тажикстан 16% дотор авдаг зөвшөөрлийг Монгол 42% дотор авдаг байна гэж. Тэгээд зөвшөөрлийн хууль гэж гараад 916 зөвшөөрөл байна. Энийг нэг цоолоод 250 болгоо гэж хэлсэн. Энэ зүгээр тооны хувьд өөрчлөгдсөн болохоос зарчмын ямар ч өөрчлөлт гараагүй. Үндсэн 600 гаруй гийн бүртгэл гэдэг нэрээр үлдээгээд нөгөө бүртгэдэг байгууллага зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь ингээд хуучнараа өөрсдийнхөө журмаар тусгай зөвшөөрлөөсөө бүр 7 дор болчихсон. Яг бол тусгай зөвшөөрөл чи их хүчний хуультай тэд хоногийн өмнөдөр хариу мань өгнө гэдэг бол бүртгэлийг бол яаж хийж болно. Хоёрдын өмч хурд оруулагчийн эрхтэр би түр энэ албан бүртгэлийн асуудлыг ярьчлаа тий. Түр өөрөө төрөөс томлогдсон засаг дарагтайгаа нийлж хагаад олгосон лиценз дээр ажиллаж байгаа компани өмч хурд ажилтнуудын эрүүл мэндэнд халтцсан. Хэрвээ энэ анхнаасаа явж болохгүй төсөл буруу байсан бол энэ зөвшөөрлөхгүй байх хэрэгтэй байсан. Зөвхөн ажиллуулчаад ингэж 2 бүр гаргаад авах юм бол Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вэ? Өмчийн эрхийг буцаах хаана вэ? Одоо дараагийн энэ өмчлөх эрхийг зөрчиж байгаа сүүлийн үеийн халуухан байгаас илүү машин авах болно шүү дээ. Машин авах. Улаанбаатарт машин өмж болохгүй. Улаанбаатар хөгжилтэй байгаа учраас. Уул нь хүн байх бол асуудал байхгүй гэдэг ийм зарчмаар хандахгүйгээр арай өөр шийдэл бид нар хүлээж байгаа учраас энэ дарга нарыгаа тэжээгээд байгаа юм. 3 дахь асуудал нь хяналт шалгалттай холбоотой юм байна. Тэгэхээр энэ би зүгээр ч бодиттой жишээ. Би 2-3 дивиденд жишээ тавьсан байна. Энэ бол нөгөө Монгол Элемент группийн ерөнхийлөгч Мөнх Насны гэж байна. Хөгжлийн банкны асуудлаар зөрчил үйлдвэрлэлд шалгалт ороод ирсэн. Сүүлдээ явсаар байгаа группийн хамааралтай хамааралгүй бүх компаниудын нөөтийн асуудал болж хувираад тэрийг шалгаж яах гээд данс тайлбар тооцоог данс мансыг нь хаагаад ажлынхаа цалинг тавьж өгч чадахгүй нөхцөл байдал орсон байна. Уулын татврын шалгалт чинь байнга явж идэг өөр асуудал үстэй гэсэн утгатай бид байна. Ийм юм байнга болдог. Ийм учраас энэ хяналт шалгалтын дарамт их байна. Дараагийн бүлэг асуудал нь санхүүжилтийн орчин асуудал. Монгол бизнес эрхлэхэд хамгийн тулгуурласан асуудлуудын нэг ихтэй топ 3-т нь байнгын санхүүжилтийн хэмжээ асуудал үе үед явж ирсэн. Энэ Монгол банкны нийтлэг нэг судалгаа ихтэй хуучраагүй байгаа юм юу гэхээр Монгол бизнес хийхин тулд 83% нь зөвхөн банк айлсууд банк хүсийн зээлээс хамааралтай. Тэгээд 12% нь гэр бүл хамаатан цаадны найз нөхөд өргөө энжил мани. Тэгээд ердөө 4.5% нь хөрөнгөний зах зээл гэдэг ч юм уу эсвэл нөгөө засгийн газрын тусгай санч гэдэг юм өөр их зүйлсүүд хангаж чадж байгаа. Тэгээд нөгөө банкны зээл маань өөрөө ямар үйл явдал гэж байгаа тийм хүүгийн хугацааны барьцаа хөрөнгөний маш өндөр шаардлага байдаг. Тэр нь хамгийн том проблем болдог. Дээрээс нь энэ санхүү системийг бохирдуул зааварж байгаа нэг зүйл нь энэ бат хэмжээр бичсэн байгаа. Банк өөрөө бизнесийн өмчлөгч болсон. Монголын амжилттай яваа том бизнесүүд группуудын ард дандаа банк байгаа. Агентийн олон улсад банк бол нөгөө хэдүүцэн үүсгдэг хүний өмнөөс санхүүгийн үйлчлэгийг үзүүлж байгаа болохоос ш харилцагч байгаа бизнесийг булгаж авах зориг бүр зорилттой байгуулах ерөөсөө биш. Манай бид энэ банкны хувьд нийцсэн байгаа банк өөр бизнес хийх хоригдлол гэдэг. Гэхдээ ажуулалт өөр компани байгуулалт хамааралгүйгээд мөнгөн дээр хийдэг боловч эцсийн үйлчлэгч нэг л байдаг. Энийг бид шийдэж чадахгүй. Хоёр дахь асуудал энэ санхүүжилт тусахтай холбоотой мөнгө бэст хөтөлбөрөөс гаргасан жижиг бизнесүүдээс авсан санал асуулгын дээр 73% нь би хаанаас хэн хандаж санхүүжилт авах вэ? Санхүүжилттэй босгохын тулд юу хийх ёстой вэ? Мэддэггүй энэ тийм тусламж нэмэлт хэрэггүй байна гэж. Тэгэхээр санхүүжилтийн хүртээмжид бага байна. Энэ талаарх мэдлэг чадвархан сул байна.
Дараагийн нэг асуудал нь дөрөв хэлсэн ердөө 4.5% нь ямар нэг хөрөнгө оруулалтын сан эсвэл засгийн газрын тусгай сан төсөл гэдэг юм одоо өөр одоо банкны зээлээс өөр их хөлсрүү хандаж чадчихжээ. Гэхдээ тэрнийг нь гол их хөлсрүү жишээлбэл засгийн газрын жижиг дунд бизнесийн сан яаж хангамжаар явсан бид нар бүгдээ мэдчихэж байгаа. Гэтэл энэ бид өөр юм юу гэж байгаа вэ? Энэ жижиг дунд бизнесийн сан жишээлбэл Америкт байдаг шиг fund of fund хэлбэрээр жижиг дунд бизнес зүйлдэд хувийн хөвчөд хөрөнгө оруулах юм бол тэн дээр матч хийж авах хэрэгтэй болохоос ш өөрсдөө төсөл сонгон шалгуулаад өөрсдийнхөө дарааныхаа төсөлд хөрөнгө оруулах юм ерөөсөө хэлээгүй байсан тэгж хүсээгүй байсан. Эсвэл Англид ч юм уу хувийн хөвчлийн компаниуд venture хөрөнгө оруулалт хийх юм бол тэн дээр такс кредит өгдөг түүнийг нь татвар норд хорлох биш удахдаг гэдэг энэ асуудал манайд өнөөдөр шийдлээ хийж байгаа. Гурав дахь бүлэг бизнесийн орчин бизнес хийхэд юу хэрэгтэй юм бэ гэдэг нь яриад шүү дээ. Ер нь дахиад нэг уршаад хэлчихвэл аквасфер гэдэг чинь нэг юм агаар мандал, шиг мандал, ус мандал гэдэг юм ярьдаг гэсэн тийм. Тэгэхээр энэ агаар усын юу юм бэ гэхээр бид нар яриад байгаа энэ зохицуултын орчин, энэ дэд үтсийн орчин, энэ өрсөлдөөний орчин энэ юм хэлээд байгаа. Тэгэхээр нэг ярих гэдэг. Дэд үтсийн хувьд бол яг Монголын дэд үтс муу бол бид нар бүгд мэдж байгаа. Энэ жишээлбэл эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан стратегийн үнэлгээ байгаа. Жишээлбэл энэ өндөр хурдны интернет тэгээд энэ хогны асуудал зам тээврийн энэ гэдэг ч юм уу бид үтцүүдийг нэгээс 10 оногоор үнэлээд харьцуулахаар Монгол бол яалчгүй баг одоо үнэлгээтэй. Тэр нь бол нүдэн дээр хэлэх асуудал. Тэгэхдээ би тодорхой бизнесээ хийхэд надад саад болж байгаа энэ үтцийн талын үндсэн хоёр том асуудал. Нэг нь энэ тээвэр логистиктэй холбоотой асуудал. Монголын бизнес эрхлэгчид логистикийн зардал асар их өндөр төлбөр төлдөг. Бусад улс орны бизнес эрхлэгчтэй харьцуулахад логистикийн зардал хотуудын нэтгүүлийн 25-аас 30%. Гэтэл дэлхийн дундаж энэ 10 орчим байна. Дээрээс нь бид нар одоо эрчим хүчний хувьд бол маш хэцүү нөхцөл байдал байгаа. Дээрээс тэр нь одоо үнэн бас нэгж байгаа. Энэ бол бизнес Монгол бизнес эрхлэхэд дарамтлж байгаа дэд бүтцтэй холбоотой хоёр том асуудал. Гурав дахь асуудал нь энэ өрсөлдөөн буюу арилжааны орчин. Энэ өрсөлдөөн гэдэгт commercial environment-ийн болоод тэр зах зээлийн нөхцөл байдлыг бүгдийг ойлгоод байгаа. Тэгсэн чинь өрсөлдөөн ямар байгаа талаар Монголын удаа хэмжээний танхимын ерөнхийлөгч чинь өөрөө ингэ бичсэн учраас би нэг шилж байгаа шүү. Би аль компани нэрүүд тавтаг байна. Юу гэх гээд байгаа гэхэд топ 100 компани дотор маань уулуурхай банк бус харилцаа холбоо арх бивний үйлдвэр ингэ болчихж байгаа шүү дээ ерөнхийдөө. Бүгдээрээ тусгай зөвшөөрлөгийн үндсээр төртөө маш их тийм ойрхон харилцаатай байж ажилдаг. Бүгдээрээ маш хаалттай салбар. Тэгэхээр Монгол түрүүний хэлсэн Монголын жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүн эхлээд төртөг өрсөлдөө дараа нь төрийн дэмжлэгтэй тул компаниудтай өрсөлдөх хэрэгтэй. Тэгээ банкудтай өрсөлдөх хэрэгтэй болсон гэдэг нэг бодлоо. Тэгээ энэнийг өөрчлөхийн тулд өрсөлдөөний хуулинд тодорхой өөрчлөлтүүд хийх ёстой. Арилжааны тухай хууль байх ёстой. Магадгүй энэ шүүхийн үйл ажиллагаа хурдан шуурхай шийдэгддэг, шийдвэрийг хэрэгждэг байхын тулд энэ шүүхийн бус замаар маргаан шийдвэрлэх тогтолцоо маань хөгжих ёстой. Аль эсвэл бүр арилжааны шүүхэн тусдаа байх ёстой гэдэг олон асуудлууд мэргэжлийн хүмүүс ярьдаг. Энэ асуудлууд мөн л авахгүй шийдвэрлэх олон жил гацсан байдалтай байна. Мөн энэ бизнес арилжааны орчинтой холбоотой нэг асуудал энэ гадаад дотоод худалдааны нөхцөл ярьдаг. Гадаад худалдааны хувьд Монгол улс дээр бас их төвөгтэй асуудлууд байдаг. Хамгийн гол юм хилийн шалгуур нэвтрүүлэх асуудал байдаг. Энэ бол жишээ нь Дэлхийн банкны бизнес эрхлэгчдийн санд асуулаас асуусан юм. Тэгэхээр Монголыг энэ ижил төстэй зүүн Аз болон Монгол орнуудтай харьцуулахад экспорт импорт хийхин тулд яг албан ёсоор төлдөг зардал мөнгө нь бол бага юм байна. Харьцангуй тийм өндөр биш юм байна. Зарцуулдаг цаг хугацаа намайг их юм байна. Экспортын зөвшөөрөл, импортын зөвшөөрөл, гайлын мөрдүүлэлт гэдэг илүү их цаг хугацаа зарцуулдаг юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ албан бусаар нөгөө бэлгэсэлт авилгын асуудал хамгийн их байдаг салбарууд нэг байна гэсэн тийм дүгнэлт байж байна. За, улс төрийн орчин. Энэ болохоор Дэлхийн банкны мөн дөрөвний нэг судалгаанд гарсан. Бизнес хийхэд энэ төрөлтэй холбоотой бизнес хийхэд чинь хамгийн том саадтгаар орчуулж байгаа ямар асуудал байна вэ гэж асуухад хамгийн том юм улс төрийн тогтворгүй байдал гэж хариулсан байдаг. Ер нь баг 80% ямар нэг байдлаа 38% нь бүр маш том саад хвшил болж байна. Тэгээд бид нар мэдж байгаа манайчдоо нэг л намтаа улс төр шиг доктортой юм байхгүй байгаа гэж ойлгоод байсан чинь яагаад ингэж улс төрийн докторгүй байдал гэдэг асуудал бизнес
дарамт болоод байгаа юм бэ? Саад шиг болоод байгаа юм бэ гэдгийг харахад урчин доктортой байдал гэдэг бол нэг хүн дарах хэвээрээ нэг ном дандаа засаглаад байх юм шиг хэлдэг. Бодлого доктортой байгаа гэдэг юм. Энэ нь бол манайд байхгүй байна. Тэгэхээр энийг бид нар анхаарах хэрэгтэй болж байна. Хоёрдугаар бас нэг юм энэ судалгаан дээр байсан энэ дээр оруулах юм байна. Монголын бизнес эрхлэгчдийн удирдах түвшнийхэн компаниудын удирдах түвшний ажилтнуудын ажлын 19% цагийн 19%-ийг төрөлтэй холбоотой буюу энэ бичиг баримт дөрвөн журмтай холбоотой асуудал зарцуулдаг. Өөрөөр хэлбэл 7 хоног 5 өдөр ажиллах нэг өдрийг нь ерөөсөн төрөлтэй зориулж байна. Тэгэхээр энэ бол одоо нөгөө цаасан биш, мөнгөн биш хамгийн том дата болж байгаа. Эдийн засгийн орчин, макро эдийн засгийн орчин талаас бид нар татврын хувь хэмжээ нэг төрлийн асуудлуудыг ярьдаг. Инфляц өндөр асуудал болж байна. Валютын ханшийн асуудал байна. Төсөв хиттэл цөөн хвшлийн орон зай хэмжээ асуудал байна. Хүний нөөцийн одоо хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал бас бизнес эрхлэгчдийн солиор болж байгаа. Түүнчлээс энэ үр дүнгийг харах юм бол урдаажилтын танхимаас 23 онд хийсэн бизнесийн орчны үнэлгээний судалгаа дотор мөнгөний ийм 5 бүлэг үзүүлэлтээр авч үзэхэд эдийн засгийн орчин 23 онд 2.5% буюу муу баг маш муу нөлөө авчирсан ийм үнэлгээтэй нөхцөл байдал байж байгаа. Тэгвэл энэ эдийн засгийн орчныг доктортой байлгах, инфляцийг бага байлгах, валютын ханшийг доктортой байлгах, төсвийн дэлхийг хумах, хөдөлмөрийн зах зээлийг одоо зөв зохицуулах хэний үүрэг, төрийн үүрэг. Эсвэргээр нөгөө талд төр юу гэж байгаа гэхээр эднэрээ хийхээ оронд компани байгуулаад бизнес үүсгэх өөрчлөлт байж байгаа. Гэт ингээд бүхэлд нь ингээд дүгнээд үзэх юм бол яг зөв зах зээлийн нөхцөл байдлаас одоо үзэл баримтлалаа гэх юм уу харах юм бол Монгол улсад бид нар өнөөдөр ингээд эдийн засгийн либерал бодлого, чөлөөт зах зээл одоо зөвхөн өөрийнхөө хийх ёстой үүргийг үүсгэх тийм томхон чадварлаг төр гэсэн ийм гурван багнууд дээр бид нар Монголын эдийн засгийг босгоноо бүтээнэ гэд 34 жилийн өмнөөс зорио явж исэн бол нөгөөх маань дундаасаа өөрчлөгдөд либерал эдийн засгийн хооронд төрийн оролцоо орж ирээд чөлөөт зах зээлийн хооронд элдвийн хориг саад хүнд сурталууд орж ирээд нөгөө цомхон төрийн хооронд үр ашиггүй ийм халамжлагч төр орж ирээд ингээд байшинг маань одоо өнөөдөр яг ийм өрөөсөн хөлтөө ширээ шиг үзэмжүүд унуурж унахад бэлэн ийм нөхцөл байдалтай байж гэнэ гэж хэлгээд байгаа дүгнж байгаа. Тийм учраас эндээс бидний хийх ёстой дүгнэлт бол эргээд одоо суур үнцлүүд рүү харъя. Бид нар ямар суур зутгаад ямар багнууд дээр энэ байшинг барина гэж анх хэлсэн бэ. Тийшээ эргэж харж тэр юмудаа дахиад ихнээс нь зөөр хэрэгтэй юм аа гэсэн дүгнэлт өгч байгаа. Чөлөөт зах зээлийн экосфер. Эрх чөлөөг эрхэмлэв.